Hi guys, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд айгуу гоё нөгөө удаан хүлээсэн мика аваад тэгээд микээр холбоод ингээд бичиж гин. Мик маань асцсан байна л да. Тэгэхээр бичиж байгаа хэсгээ одоо ямар шалгаж байна. Тэгээд шалгангаа бичлэг хийх гэдэг ирсэн. Тэгээд энд яг одоо фестивалд манай найз бас ирсэн баа. Тэгээд одоо найзтайгаа уулзах гэж бид хоёр хэлсэн баа. Тэгээд одоо манай найзыг олоод уулзаад тэгээд бичлээ. Ой, сайн уу? Ямар гоё юм бэ? Бичлээ үргэлжлүүлье. Ямар гоё юм бэ? Бүр ингээд мик маань ажиллаад тэгээд би бүр үнэхээр баяр хөөртэй байна. Хамгийн гоё юм. Яг бол өмнө нь нөгөө би болохоор миний ингээд авсан микнүүд айгүйх фейлдэдсэн бохгүй да. Тэгээд яалтчгүй тэгсэн болохоор уцаар шинжилсэн. Тэгээд камер нь ч гэсэн айгүй гоё байгаа. Яг ингээд харагдаж байгаа үнэхээр гоё. Хамгийн гол нь болохоор би яг эдитлээд ингээд аплод хийгээд оруулах штеп. Тэнгууд яалтчгүй нөгөө YouTube дээр интернетийн асуудлаас болоод ч юм уу ер нь тэгээд яг грэнчлэгдэж орохдоо айгүй асуудалтай ингээд нөгөө юу гэвэл нэвтэрсэн айгүй муу болчиход байна. Тэгээд маш сайн мэддэг хүмүүсээр надад хэлээд өгөөрэй. Би бүр хамгийн сайн 1080 дээрээ тавиад оруулж байгаа ч гэсэндээ яг орох үедээ айгүй асуудал үүсгээд байгаа. Тэгэхээр та хэд маань гоё надад зөвлөд хэлээд өгөөрэй. Яавал илүү сайн орох вэ гэдэг юм хаа. За бүгдэнд нь өдрийн мэндийг окей яг уншиж ин болж ин. Тэгээд би ийм хөөрхөн бас ютубер хийж эхэлж байгаа дүүтэйгээ таарсан. Хэмлээ нэгэн юм бо. За манай гүн цамбог бас юугаа хэлчих чинь тэгээд доор нь оруулчих. За чи өөрийнхөө ютубыг хэлээд өгөөрэй. Зогтив гэдээ байгаа. Тэгээд ютуб руу ороод та бүхэн бас манай дүү маань одоо бичлэгээ бас эдитлээд оруулах болно. Тэгээд бид хоёр дээр хоёуланд их subscribe тавьж өгөөрэй. Баярлалаа. Яа нэгтэй болцсон чи зүгээр ингээд байн бүр бичлэг хийгээд баймаар санагдчих шүү. Тэгэхээр гоё вэ. Яа манайха тэгээд одоо манай найзтай уулзсан. Тэгээд уулзаад бичлэгээ өргөжлүүлцгээе. За бүгдэнд нь өдрийн мэндээ. Тэгээд найзтайгаа уулзчлаа. Би сая одоо найзтайгаа ингээд аягүй гоё фестивал дээр хоёр уулзсан гэж төгссөн байсан гэж тэгээд ярьжсэн. Тэгээ манай найзтай бүгдээ танилцъя. Манай найз Сэмэтгоноо наагока гэдэг. Тийм манай уука найз маань айгуу гоё холоос ингээд бүр зариад битээ. Тэгээ найзтайгаа өнөөдөр бас гоё амжаад уулзчихъя гэдээ уулзж байгаа маа. Тэгээ бүгдээ дараагийнхаа цагуудаар хамтдаа айцгаая. Түр бай. Эсэм гоё тэгээ бүр яг үнс бүрэн хэр гоё наа. Тэр бүр ингээд тавцсан айгуу гоё зүйл юм бэ. Тэгээд та маань ирж авахыг хүсвэл энэ фестивал дээр болж байгаа. Тэгээд 15,000 төгрөгийн үнэтэй шүү. За юугаа фэнкс 7 сард тэгээд бас 8 сард дандаа Орос руу зорчих болохоор Россия гэдэг айгуу гоё ярьсан Монголын паспортыг гэр авсан. Тэгээд энэ болохоор айгуу гоё юм байна. Яг нэг хатуу эдэр тийм хатуу биш. Тэгээд айгуу гоё зөөлхөн. Тэгээд юм чиглэлээр маш гоё. Тэгээд туаараа явахад тийм маш хэрэгтэй. Тэгээд яг ингээд тэр паспортаа хийгээд гэтээ энэ утга учиртай Монголиагаа болохоор аваагүй яд бол байгаа учраас тэгээд энэ надад илүү сонирхолтой байсан учраас энэ авсан. Тэгээд та маань ч гэсэн гоё энэ зөвсөл худалдаа дээр тэгээд аваараа тэр Монголын маань маш олон ингээд тийм үндэсний үйлдвэрлэлийн маань бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд үнэхээр гоё байна. Тэгээд тийм болохоор та хүмүүс ирээд гоё сонирхоод өссөн зүйлээ ирээд аваарай. Тэгээд үний хувьд бол надад бүр үнэхээр гоё таалагдсан. Тэгээд бүгд айгуу тийм боломжийн үнээр худалдаалагдж байгаа нь үнэхээр таалагдчихэв. Тэгэх юм бол бид нар ч гэсэн ингээд авахд хүртэл ингээд айгуу гоё тийм сэтгэл хангалуун баяр хөөртэй. Тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг ингээд авч байгаа нь үнэхээр гоё юм. Тэгээд та нар ч гэсэн заавал ирээрэй. Ингээд сая фестивалаас гарч ирээд тэгээд одоо нас цуг кофе шоп ороод явж байна.
Зүгээр чийл байна тэхүү. Гоё нөө. За бүгд нь өдрийн мэндэ тэгээд айгуу гоё байна. Яагаад гэвэл би нэгдүгээр блогны микийг авсан баа. Тэгээд яг го шинжилсэн гэсэн үг. Надад би баг 2 3 мик ингээд сольж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө нэг нь болохоор эхлээд уцтай мик авсан. Тэгээд бас Bluetooth-ээр холбогддог мик аваад тэгээд сая болохоор Saramonic гэдэг дэлгүүрт байдаг одоо Hoka-гийн оруулж ирдэг. Тэгээд аль биесныхэн дэлгүүртээ уулзаад Saramonic-ийн майкийг сонирхлоо л доо. Тэгээ яа тэгэхээр нэлийн одоо нөгөө хямдрал зарлцсан байна. 30% одоо хямдрал зарлсан. Тэгээд 669-өөс гэхэр чинь 30% гээд хямдарсан байгаа байхгүй. Тэгээ хямдарсан үнээр нь авчаа гэх. Тэгээ сая окей гээд тестлүүлээд үзээд би одоо бас блогондоо оруулчин. Тэгээд ер нь бол нөгөө одоо госын юм голд орно гэж хэлдэг шүү дээ. Тэгээд энэ мик маань болохоор голд орж чадчихээн. Яагаад вэ гэхээр сая Saramonic ч юм бол ер нь бол одоо миний хувьд ч айгүй үнэтэй байгаад байгаа хгүй 669. Гэтэ яад үл айгүй чанартайг авъя гэж бодоод тэгээд их дэлгүүрийн яг аль биесных нь дэлгүүртээ ирж уулзаад ингээд ярихад болохоор яасан гэхээр ер нь бол юу яаж юм л та. Сая тестэд үцхэд миний бас одоо утсан дээр жоохон голлогдол үүсэж байгаа ах. Би уг нь уцаа шинжилсэн гэж та бүхэндээ хэлсэн. Шинжилээд тэгээд гэтээ нөгөө нэг юу гэдгийг Saramonic бол ерөнхийдөө бол юу л юм бэ л да. Нэлээ яг бусдыг хийж болохгүй бах ямар ч гэсэн нөгөө одоо энэ микийг ботход ингээд ерөөсөн шуум нь болохоор амар сонсогдоод тэгээд энийг болохоор би өглөө тестэлж үзэх надад аягүй зүгээр. Тэгээд сая бас найзтайгаа уулзахад надад айгүй зүгээр санагдсан. Тэгэхээр би хэсэгтээ бол энэ яг одоо урдаас захиасан микерээ бол лого бичээд байжээ. Тэгээд явандаа угаасаа болох байхаа. Ер нь аль болох хурдан хугацаанд гоё шинжилээд явнаа. Тэгээд та бүхэн маань бас гоё дэмжиж өгөөрэй. Тэгээд бас мик захиалахыг өсвөл бас над руу бичээд холбогдоод тэгээд бас аваарэ гэж та бүхэнийг хэлмээр байна. Тэгээд одоо эргэн тойрныгаа гоё харуулад ингээд тэгээд дуусгая да. Яа ингээд аюу гоё хотхонд гэтлэж өдөрсөн байт юм аа. Зөв авсан байт юм аа. Тэр чинь аяа. За одоо хүлээн авах юм уу?